Одонтор сувх тавтамарл би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Better Lifestyle BSP Commerce компани болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бэлтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одонтор суугаар болон NTV телевизээр замаг 83.3 107 стилгоны Одманд радиогоор хүрч байна. За, шинэ оноо мэнд батайхаа. Шинэ оноо мэнд. За, анхны дугаар хүрэх гэж байна тийм ээ. Тий. За, юун тулаан болоо явчих. Аха. Өнөөдөр бидэд гейминг компьютер буюу одоо тоглоомын компьютеруудын тухай гэж юу юм те. Тэгээд үүнийг нь яагаад Acer компани дээр одоо хүртэл ингээд айгуу сайн бүтээгээд байгаа. Тэндээс яаж чадаад байгаа. Acer ер нь тоглоомын ертөнцид яагаад юм хүчтэй гэдэг талаар ярих юм. Ер нь тэгээд нэвтрүүлэг хэлэхдээ Acer-ийг танилцуулахад одоогор дэлхийд 6 дахь том компьютер тооног төхөөрөмж үйлдвэрлэгч юм байна Acer нь. За. Тий. Тэгээ Acer-ийн түүхийг аваад үзвэл 1976 онд Multitech гэж нэртэйгээр байгуулагдсан Тайванд. Тэгээд харин Acer нэрээ болохоор 1987 онд IBM PC-тэй нэгдснээр олж авчээ. Үүнийг үгээр зогсоогүй 2007 онд Америк нэгдсэн улсын Gateway гэж бас адилхан нөгөө компьютер тооног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниг $710 сая доллараар Европт болохоор бидний мэдих нөгөө Packard Bell гэдэг Hewlett Packard Bell гэдэг компьютерийн компани байдаг байсан. Тэрийг $66.1 сая доллар еврогоор худалдаж авч тухайн үедээ компьютерийн 3 дахь том нийлүүлэгч зөөврийн компьютер буюу лаптопын 2 дахь том нийлүүлэгч болж ирсэн ийм түүхтэй компани юм байна. Packard Bell хэзээ авсан гинэ? 2007 онд 60 сая доллараар авчихсан. 66.1 сая еврогоор. Тийм үү? Тий. Энэ дээр болохоор мэдээж нөгөө ярих юм бол энэ Packard Bell ч бас бидний сандживл NEC гэдэг биднээс өөрсдөө NEC гэдэг дууддаг байсан. Тэр брэнд өнтрийг яасан гэхэл одоо яг энэ дотор ч ингээ хамрагдаад Acer руу яваад орсон гэсэн үг. Тий. Тэгэхээр тухайн үед эднийд болохоор нэлийн бас яг л бүр хитрхи яваад дампуураад бүр нэлийн чадваргүй болж явах үед. Тэгэхээр би энэ хоёрыг бас нэлийн ийм хоёр одоо Gateway гэхлээр биднээс нөгөө хоёроос нь илүү мэдэхгүй байгаа даа тийм. Гэхдээ яагаад ийм өнөхрөөд явчих вэ гэхлээр тухайн үеийнх нь яг л одоо үнэлгээнд тийм бол таарж байгаа хгүй. Тэгэхээр би тэд энэ дэр нэмээ хэлэхэд компани үнэлгээ гэдэг чинь тухайн үеийнхаа нөгөө attention татж байгаагаараа бас их байдаг шүү гэдгийг. За тэгвэл хэд яаж ингэж чадваа гэж. Хоёулангийн өнөөдрийн ярилцлага болохоор хоёр сэдвтэй байна. Хэсэгтэй. Нэгдүгээр нь болохоор энэ саяны түүхийг саяны амжилтанд хүрсэн түүхийг тэгвэл дараа нь хоёр дахь хэсгээр юу гэвэл анхны нэвтрүүлгийн нэр болох гейминг компьютеруудын яг юу бүтээсэн. Энэ нэг айхтар алдартай компани чинь тэгээд яг юу бүтээсэн гарт баригдах гэдэг юм атал ярих юм. За тэгвэл Acer компаниг анх түрүүн ярьжсэн 76 онд Multitech нэртэйгээр Stan Shi болон түүний эхнэр Caroline Ye нар 5 найзынхаа хамтаар Тайваны Хинчүү гэж хотод байгуулж ижээ. Тэгвэл одоо тэдгээр 5 ингээд нийтэд олуулаа. Дахиад нэмээд нэг 4 ажилтан гээд нийтдээ нэг 11 үлээ $25,000 хөрөнгөтэйгээр анх энэ компаниг нээсэн. Энэ компани шууд үйлдвэрлэл хийгээд ирсэн үгүй. Чип болон электрон одоо CPU RAM ангиудын дистрибьютор компани болж эхэлсэн. Нээж ажиллаж эхэлсэн. Intel, Motorola зэрэг компанийн чип ангийг зах зээлд борлуулдаг дистрибьютор компани. За хоёулаа энэ дөр дистрибьюторуудыг нэлээ ярьдаг те. Дистрибьютор юу юм бэ? Давуу тал юм байна. Дистрибьютор бол өдөр тутам зах зээл болон үйлдвэрлэгч хоёр талтайгаа өдөр болгон уулздаг, мэдээлэл солилцдог яг энэ үйлдвэрлэгч зах зээл хоёрын хэрэглэгч хоёрын голд нь байгаа зангилаа. Бүх мэдээлэл хэрэглэгч үүсэж байгааг өдөр болгон аавн гомдол саналаар нөгөө талдаа үйлдвэрлэгчийн давуу тал яг юу бүтээчээд байгааг нь авдаг одоо уулздаг газар гэх юм уу да зангилаа. Орчуулагчаар төсөөлөл л да. Альва хоёр улсын иргэн бизнес хийх боллоо гэхэд орчуулагч бүх мэдээллийг авч байгаа. Хэнд нь юу гэж хэлэхээ мэдж байгаа. Гэт маш давуу талтай болцдог штэ. Яг тэрнтэй адилхан дистрибьютор яг энэ үргийг чадан боломжн дээр суучж байгаа байхгүй.
нэг талаас инженерүүдтэйгээ уулзна. Нөгөөдөл юу бүтээгээд юу хүсэж байгааг нь инженерүүдэд баг юу хийхин цааж өгч байгаа гэсэн үг. Тэргээ өөрөө мэдээд байгаа даа биш хэрэглэгчээс хүсэмжлэлийг аваад явчихна. Нөгөө талдаа инженерүүдийнх нь нээж олсон тэр нөгөө илүү функцүүдийг хэрэглэгч талдаа илүү зааж өгөх багш нь болчихно гэсэн үг. Тийм байгааз. Тэгэхээр аль аль талдаа маш хэрэгтэй одоо бүр надаас л асуухгүй бол болохгүй тийм хоёр хүн надаас хоёр шав шиг нөхөр ингээм асуугаад байж гэсэн хоёр хүүхд шиг хүн. Тэгэхээр надад тэр нь юу гэсэн үг гэвэл маш их тийм том давуу талыг аваад ирж байгаа гэсэн үг. Маш том мэдээлэлтэй болчихлоо шүү дээ. Маш том мэдээлэлтэй. Одоо ингэдэг шүү дээ. Бизнес хийх гэж байгаа хүмүүс. За шинээр бизнес хийгингүүтээ за юу хийцгээх вэ? Гэт гайхаа суучдаг. Хүмүүс юу хүсэж байгаа бол гэд. Тэнгүү тэр хүмүүсийн юу хүсэж байгааг дистрибьюторууд мэдчихлээ шүү дээ. Одоо өөрсдөө үйлдвэрлэж чадах юм бол надад тэр моторолог яриг байхгүй. Би тэдний хүссэн юмыг үйлдвэрлээд одоо түгэх боломжтой болчихлоо. Тэг гэсэн үг тийм. Ахын шатны мэдээлэлтэй болчихлоо тий. Тэгээ ер нь яг хуу энд альмаар саяны чиний хэлсэн дээр дөрүүлээд хэлэхэд эхлээд тийм юм үйлдвэрлээ зарна гэхээс өмнө яг тэрий чинь өөр хаана үйлдвэрлээд ямар борлуулалт хийгдээд тэр нь үнэхээр сайн байгаад байна уу? Тэрэн дээр чи өртгийн давуу тал гаргаж ирж чадхаар байна уу? Эсвэл илүү инновац шингээж чадхаар байна уу? Эсвэл тэрий чинь нөгөө зах зээл яг гомдлоод байгаа асуудлыг чи өөрөө шийдэж чадхаар байна уу гэдгийг туршаад үзэгдэг шүү дээ. Тэгээ одоо хувилбар яваад хүний бараан дээр тест хийгээд үзье гэд тэ. За тэгвэл энэ компани яг тэрийг хийжээ. Тэгээ хэрэглэгч хамгийн их тавьдаг асуулт байсан юм байна. Бид чип авлаа. Тэгээ яах юм? Сүпэ аваад тэгээ одоо яах вэ? Айгуу сайн сурчлаганд нь болоод нэг сүпэ авчлаа л да. Тэгээ яг яах вэ? Тэ. Гэдэг асуултыг борлуулалтын дараачаас эхлэн хөвөрдөг, түүнд нь тайлбар өгнө, баг хичээл заагаад эхэлсэн. Нэг юм зарахын тулд одоо энэ юм супер юм аа гэд. Тэр чип чинь хүн 10 гутаа гар утсч юм уу алим энэ төр шиг өнөрлөөд авч чадахгүй байхгүй шууд мэдрэгдэж чадахгүй. Авсан хойноо нөгөө алгоритмуудаа бичээд дотор нь тэгээ үр дүнг гаргана. Тэгээ үр дүн юу нь яг юу гаргах гээд байгаа. 1-0 1-0 гэдэг юм бодуулаад яг хэрэгтэй ч юм уугүй ч яг яах гэж байгаа вэ тэ. Тэгэхээр за энэ чипүүд нь болохоор Intel-ийн 8080 чип Zilog Z80 буюу бас чип сүпнүүд эдгээр тухайн үед гайхамшиг байсан. Бүр хүн төрөлхтний гайхамшиг чипүүд. За тодруулъя. Intel 8080 нь 1974 онд Intel-ээс гаргасан ба 8 битийн микропроцессор бол тухайн үеийнхээ хамгийн нөлөө бүхий CPU. Бөгөөд яагаад нөлөө бүхий гэхээр одоо бид эдийн энэ хэрэглээд байгаа компьютер, персонал компьютер гэдгийн эцэг нь анхны CPU гэсэн үг. Техникийн үзүүлэлт нь одоо 1 секунд дотор 5000 орчим транзистор 5000 одоо ч юм бол хэдэн тэрбумаар яригдж байгаа тийм 5000 орчим тэгээд 40 пин сокет гэдэг байдаг гэсэн юм да. Би өөрөө яг нөгөө админ байсан болохоор компьютер дээр байнга угсардаг байсан. Сокет гэж одоо юу ч шүдэл гэж байгаа. Тий. Шүттэй нэг юм байдаг шүү дээ. Айгүй ардгар нөгөө талдаа. Ингээд суулгаад дардаг тийм. Тусмал илүү мэдээлэл дамжуулна гэсэн үг шүү дээ тий одоо тэр. Тий. Тийм транзисторуудын эцсийн холбоос одно гэсэн үг. Тэгээ яагаад энэ тийм чухал юм гэхлээр 1975 оны Altair 8800 компьютер нь энэ саяны Intel 8080 гэдэг чиптээр ажилласан ба энэ нь анхны масс үйлдвэрлэл персонал компьютер гэж үздэг юм байна. Хамгийн анхны одоо нийтийн хүртэл болсон компьютер. Bill Gates, Paul Allen нар 8080 дээр анхны Altair Basic програмыг бичиж Microsoft-ийн эхлэлийг тавьж ижээ. Тэгэхээр энэ бүр эцэг гэдэг нь аахгүй. Одоо бид эдийн үзээд байгаа энэ Microsoft Windows Center чинь одоо Bill Gates-ийн үед бичиж ижээ. За тэгвэл таньдаг хэлбэрлүүний яаж орох юм гэхээр 8080, 8085, 8086 гэд энэс хойш X86 буюу 286, 386, 486-нууд ингээд эндээс төржээ. Буюу Intel X86 архитектийн хамгийн анхны хувилбар нь. За ийм чип одоо ингээд байгаад байгаа шүү заяа. Дараагийнх нь Zilog Z80 гэдэг 8 битийн бас чип. Энэ болохоор одоогийн бидний мэдэх одоо компьютер тоглоомын хамгийн анхны CPU. За энэ Z80 CPU-г болохоор саяны 8080 гарсны дараа жил нь үйлдвэрлэгдсэн бөгөөд одоо биднүүсийн одоо халаасандаа авч явдаг жижигхэн тоглоомууд одоо аркад гэдэг тоглоомууд байдаг шүү дээ. Тоглоомын ангиллууд байдаг тийм.
тэр гэдэг ажил үйлдвэрийн одоо жишээл зөндөө тийм удирдлагын юмнуудад энэ Z80 одоо хүртэл одоо ашиглагдаж байгаа. Тийм. Тий. За хэн бүтээсэн их сонирхолтой. Федерико Фагн гэж хүн энэ бүтээсэн ба энэ хүн Intel-ийн 4004 8008 түрүүч ярьсан 8080 гэдэг CPU-г зохион бүтээсэн хүн нь өөрөө бүтээсэн. Гэхдээ Intel-ээс гарч хагаад Intel-ийн 8080-аас илүүг бүтээн гэж хагаад энийг бүтээжсэн. За энэ нь болохоор түрүүчийн 8080 CPU болохоор 8000-аас дээш транзистортай. Түрүүчиг 5000 байсан шүү дээ. Бөгөөд одоогийн нөгөө нэг Sega гэдэг тоглоомын эхлэлийг тавьсан. Sega компьютерууд тоглоомууд яг энэ Z80 гэдэг CPU дээр үсжээ. За тэгэхэд энэ дээр түрүүний аркад гэдэг тоглоомуудаар хан Pac-Man те Double Dragon, Street Fighter тийм задлагддаг те Street Fighter гэсэн энэ системүүд дандаа энэ Z80 CPU дээр ажилладаг гэсэн юм байна. Тэгвэл өнөөдөр юунд дээр ажиллаж байгаа юм гэхээр биднээс энэ дрон одоо айгүй хөгжөд байгаа шүү дээ. Энэ дроны CPU нь энэ Z80 байхгүй. Тийм үү. Тий. Бүр эртний юм биш үү? Тий. Тэгээ одоо танихаас явах юм яг үйлдвэрийн хяналтын систем гэж зөндөө байгаа. Дроныг хүн болгон мэдээд байгаа учраас илүү дурдчих. Хоёрдугаарх нь банкны POS машин биш үү? Энэний CPU Z80 байна. Тий. Гэх мэтийн одоо хүртэл үйлдвэрлэгдэж байгаа юм юм. Тэгэхээр эндээс харахад юу гэвэл дээрх процессорууд буюу тэр нөгөө зах зээлд нийлүүлэх гээд байгаа асар айгүй үн цэнтэй ирээдүйн баг технологи ингээ лангуун дээр нь байгаад байгаа тий. Тэгээ энэ процессорууд байгаагүй бол өнөөгийн гэрийн компьютер болж нөгөө нийтэд хүртэл болж болох тий. Эсвэл одоо юу гэдгийг гэртээ компьютер тоглож сууж байгаа одоо энэ том компьютер гейминг центруудын эхлэл тавигдахгүй байж л гэж байгаа. За тэгвэл ийм үн цэнтэй юм одоо бол бидэнд ингээ нийтдээ ч юм шиг мэдээд байгаад байгааз. Гэтэл 70 онд гэдэг чинь өөрөө нөгөө Bill Gates маань дөнгөж програма бичихгээ сууж байгаа шүү дээ. Зохиогдоог байгаа, төрөөг байгаа гэсэн үг те. Windows энэ төрөөг байгаа гэсэн үг. Компьютер гараагүй байгаа гэсэн үг. Тэгвэл компьютер гараагүй байхад компьютерийн зүрхийг ингээ зараа суугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр 70-аад онд компьютер гэж одоогийн шиг айл бүрт байх нь байтугай компьютерийн талаарч мэдэхгүй байх энэ үед энэ Intel 8080 болон Z80 процессорд яаж зарах юм? Харин тийм. Хэн авах юм? За энэ дээр ингэж ийм асуулт гарч иж байгаа юм. Бид ийм супер микропроцессорууд зарж байгаа юм бол яагаад хүмүүс түүнийг ашиглаж чадахгүй байгаа юм бэ? Тэр тийм супер юм уу гэж. Тэгээ энэ асуултыг нь альва нэг тийм компьютерийн мэдлэгтэй судлаач хүн асуугаагүй. Энийг зар гэдэг зарах даалгавар авсан лангуун дээрх борлуулагч нь өөрөөс асуужээ. Би юу зараад байгаа? Одоо тайдын надад ингээд энийг зар энэ ч амар супер гэж саяны яриад байгаа бүх юм чинь үнэхээр супер юм бол хүн яга авахгүй байгаа юм бэ л гэдэг айгүй энгийн асуулт байхгүй. Тэгэхээр тэдэнд юу байгаа вэ гэхээр нэг талаас түрүүн чи хэлжсэн. Худалдаа авчлаа. Айгүй рекламаар бодоод амар супер шүү бараг л алтчиг аваарай гэдээ авчлаа гэж бодъё л да. Одоо сурталчилгаанд найдаад те. Энэ бол айгүй ирээдүйн технологи гэдэг. Авчаад яаж ажиллах юм? Тэ? За тэгээ гомдлно. За эсвэл аваад ажиллуулчаад ингээд яасан ч үр дүнгууд нь гарч ирэхгүй байна тий. Нөгөө талаас болохоор нөгөө айхтар сүпүү хоёр байж байгаа. Хоёуланг ярианд хэлсэн. Энэ хоёрын уулзуур нь юу байх юм бэ? Тий. Тэгээ хамгийн гол чухал point нь болохоор түрүүн хэлсэн дистрибьютор. За энэ дистрибьюторт манай компани Acer компани хувьд юу хийж ирсэн гэхээр дистрибьютор буюу хэрэглэгчд яг юу хүсэж байгаа яг юун дээр нь тэр ингээд юм гэп үүсч энэ хоёр уулзч чадахгүй байгаа гэдэг юмыг үйлдвэрлэгчээс илүү хамгийн сайн мэдж байгаа энэ ажлыг хийж байгаа. Хоёрдугаар нь болохоор хэрэглэгчдэд нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх, ойлгуулах, үр ашгийг нь гаргах сургалт зөвлөгөө практик туршлага байгаа юм байна буюу энд ч өөрөө бизнес байгаа юм биш үү гэдгээ олоо харцсан. Хоёр талаас үржээд нэг юм дээр уулзч чадахгүй ингээд нэг дунд нь одоо бизнесийн цоорхоо үүсчлээ шүү дээ. Энэ цоорхог яг бий хийх юм байна гэдэг өрсөлдөөний маш том давуу тал дээр суучих байгаа байхгүй. За тэгээд энэ цорхыг яаж яах вэ гэвэл амаараа яриад ирээдүйн технологи ойлголтгүй юм байна. Практик туршлага дээр нэг юм одоо энийг ингээ сокетонд суулгаад тэгээд эндээс тэг гэсэн дохиог өгөхлөөр чиний бичсэн алгоритм дагуу 1 гэж гарах юм байна гэдэг энэ үйлдэлийг энэ 40 ч юм уу те 50,000 транзистораар зэрэг хийхлээр одоо бодлогыг чинь маш хурдан бодох юм байна
үр дүн гэж гаргаж өгөх юм байна гэд тийм 7 segment гэдэг тоо юм мэдэн те. Тийм дэлгэцтэй коноп бүхий товчлууртай те алгоритм авчиг тийм макропроцессор MPF1 нэртэй сургалтын хэрэгсэл toolkit гаргасан байна. Өөрөөсөө Acer-ийн шүү дээ. Acer-ийн. Тэр нь болохоор яг компьютер гэхэд хэцүү. Нөгөө CPU-нуудаа суулгаад тэгээд команд өгөөд үр дүнгийг өөрөө харж болдог, тоогоороо харж болдог нэг юм одоо хүүхдээр ярих юм бол тоглоом шиг нэг тийм юм гаргаж байгаа хгүй программистууд зориулаад. Дараа нь Apple 2-ын хуулбар шууд клон болох Microprocessor 2 ба 3-ыг үйлдвэрлэж эхэлсэн ба энэ нь CPU хэрхэн ажилтдаг, ажилласны дараа ямар үзүүлэлт гардгийг CPU-гээ шалгадаг ийм төхөөрөмж. Нэг ёсондоо CPU-нүүдээ хийгээд үр дүнг нь үздэг. Тэ хүнээр болвол тухайн нөгөө айхтар чадaltaй зүрхийг ажилуулах биеийг бүтээсэн байгаа байхгүй юу? За энэ бие гэдэг чинь юу лээ? Ирээдүйд компьютераа хийчихэж байгаа байхгүй юу? Тухайн үед жоохон болох байсан ч гэсэн энэ ирээдүйн компьютерыг биеийг ингээ өөрөөсөө хийж болох юм байна штэ гэдэг. Энэ юмруу орсон байгаа. За тэгэхээр та хэд анзаараараа CPU үйлдвэрлэдэг компаниуд нь тусдаа CPU-гээрээ л дагнадаг. Компьютерууд нь тэр CPU-г аваад хэдэг те. Өөр дээр компьютер дээр ашигладаг зүрхийг авч ашигладаг гэсэн үг. Тэгэхээр компьютер үйлдвэрлэгч нар маань одоо саяны биеийг хийснээр л бий болчихж байгаа байхгүй. Тийм байна. За ивент итгэжтэй танилцуулъя. За тэгье. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани маань ивент итгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. Сая нэг мэдээ уншлаа би оны дараа. Их хурлын дарга нэг айл тавьсан юм а да. Тэр нь 100% цахилгаанаар юугаа шийддэг айл юм байна. Юу лээ? Дулаана халаалт. Тэгээ тэр айлд очиод нэг юм ярьсан. Миний сонирхлыг их татлаа л да. Тийм одоо дулаана цахилгаанаар шийдэхийн тулд 14 зөвшөөрөл авдаг гэж байна. Юу адаг ч юм тэнд. Тэр одоо хизэж бүтгэргүй юм хийчихэж байгаа үстэй. MMS ийм гоё юм танилцуулаад байдаг тийм. Манад ийм одоо бид нар аль биесны дистрибьютор байна. Манаас Jinko Solar-ын яг оригинал төр үйлдвэрээс ирсэн бүтээгдэхүүнүүд байна гэд ашиглах гэсэн чинь хорооны засаг даргаш нэг хүн нэрэнгүүтээ та нар ингэж болохгүй. Яа нарны эрчим хүч ашиглаад байгаа ингэ загнангуудаа энэ 14 зөвшөөрлийг ав гэдэг гинэ. Тэр чинь ингэж болохгүй байхгүй. Тэр нарны эрчим хүчийг хэн яаж ашиглах нь ямар хамаа байна. Одоо жишээлбэл би наранд биеэгээ твтчих чадахгүй гэсэн үг болчихж байгаа байхгүй юм чинь. Нар гэдэг чинь ерөөсөл бидний байгалийн өгөгдмөл юм да их уср шүү дээ эрчим хүчний. Тэнгүү тэрэн дээр зөвшөөрөл тавина гэдэг бол маш утгагүй санагдсан надад. Тийм. Саяны ярьсны яг эсрэг болж хувирж шүү дээ. Хэрэглэгч болон технологи хоёр уулзах чадахгүй гапыг нөхдөг байхад тий. Бүр холбоо. Манайх болсон чинь уулзаад бүр зөрчөөд байхад тэрэнд нь дунд нь вол тавьж өгсөн. Хаалт тавьж өгч шүү дээ. 14 хаашаа бүр нэг хаалтж шүү. 14 хаашаа. Яаж яг энэ хоёрыг уулзуулахгүй шүү. Хэрэглэгчээ технологижуулж л болохгүй шүү. Яг тэгчихэж байгаа. Гэж байгаатай яг утга нэг болж байна тий. Энэ чинь ерөөсөө нэг зөвшөөрөл нэмэгдэх тусмал юм чинь хүн тийшээ очих. Тэр зам нь бүдгэрж байгаа байхгүй юу? Би тийшээ очих гэсэн хандлага байхгүй болчих шээ. Өө яшиг 14 зөвшөөрөл авт юм байна. Тэгснээс энэ хажууд нүүрс зараад тэрийг аваад түлчээ гэдэг. Ийм л амар юмэг л хүн сонгоно шүү дээ тий. Тэгээд нүүрсийн хүртэл баг татасаар хямдруулж өгöd байгаа тий. Яг үнэ. Хороноос өгöd байгаа тий. Хороноос тараач. Айгуу эцс тий. За тэгэхээр MMS-ихэндээ би амжилт хүсмээр байна. За тэр 14 зөвшөөрөл энтрийг битгий тоогоорой. Удахгүй энэ айрлах юм шиг байлаа. Тэгэхээр та бүхний одоо энэ хэрэгжүүлж байгаа ногоо ирээдүйг хөгжүүлж байгаа Улаанбаатарыг утаагүй болох гэж байгаа энэ үглэрийг нь одоо өшөө илүү амжилттай үргэлжлэх хаа гэж одоо бодож байна. Амжилт хүсье. Амжилт хүсье. Тэгээд амжилт хүсгээс гадна нэрэн бидэд нөгөө нарны эрчим хүч, сэргээгт эрчим хүч ашигтай ашиггүй гэж зөндөө ярьдаг. Мэдээж ашигтуулын коэффициент их бага төрсөн дэлхийн дунджийн статистик. Гэтэл Монголд бол нөгөө нүүрний арьс цуцсан гарч иртлээ салхитай. Дээр нь хөх тэнгэр мэнгэр гэж ярьдаг. Гадныхан үрдэрж од тоолох хэмжээний цэлмэг тэнгэртэй буюу наранд ямар ч нарны тусгал өндөртэй тий. Гэх мэтийн ийм одоо онцгой нөхцөл дотор бүр тэрийг нь
албаар хашаа зогсож байгаа нь бүр үнэхээр харамсалтай санагдлаа. Тэгэхээр сэргээгт хэрчим хүчийг MMS компани маань түүчилээд бусад ганц гэлтгүй олон компаниуд энэ сэргээгт хэрчим хүч рүү бол Монголд асрах орон зай байгаа шүү л гэж бүр дэмжмээр байна. Яг үнэ. Тий. За баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ компани анхныхаа компьютерыг хийчихжээ. Тийм ээ. Модонгорч болтугай. Ингээд жоохон бүдүүлгэрч болтугай, модонч үе. Бүдүүлгэрч болтугай хийжээ. Эндээсээ урам аваад одоо нөгөө бас л дистрибьюторын үүрэг байж байгаа шүү дээ. Хэрэглэгч одоо тэгчмээр байна, ингэчмээр байна. Их биеийн ингэчээ, товчийн ингээ сайжруулчих, дэлгэцийн илүү олон үзүүлэлттэй болгоё гэд шаардлагуудаа чип үйлдвэрлэгчдэд биш бидэнд хэлээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чиптер тэр компани оронд байсан бол хөгжөхөөс яад ингэж байгаа байхгүй. Нийгмийн шаардлага нь хэрэглэгчийн шаардлага нь аяанда бит хоёрыг юу хийхин заагаад өгч чинь. Тэрийг хэрхэн хөгжүүлээд улам хүчийг сайжруулах үйлдвэрлэгч нь тэнд бэлэн одоо би юу үйлдвэрлэх вэ, яах вэ гэсэн сууцгааж штэ тий. Одоо эндээс авсан зүйлээ энэ хүмүүстэй зархаас гадна энийг ашигласан юмаа бид нар зарах нь илүү ашигтай болж ирж магадгүй. Тий. Компьютерод. Тий. Нөгөө талаас бас нэг жишээ дурдмаар санагдчихлаа. Альбаа зүйлийг үн цэн нь сав баглаа бодолтой байдаг гэж нэг үг өгдөн шүү дээ тий. Хэдий гоё боон тий. Тэгэхээр тэр бараа нь байгаа юм байна. Бэлэн. Гэтэ тэрийг хичнээн гоё таатаагаар хэрэгжтэд одоо амар хялбараар боож өгөн чухал болж авирж шүү дээ. Хүний бие гэдэг жишээ хаяхад тийм ба. Тэр сүпүүг айгүй гоё боогоод өгч болох гэдэг байгаа шүү дээ. Сүпүүрөө холбогдох тэр нөгөө юу гэдэг лээ гар маус инээтрээ те одоогийн байдлаар бол тэднүүсийг нь маш эвтэйхэн хийгээд өчгөд л тэр сүпүүрийг хүмүүс нэвтэрчин. Хэрв тийхгүй бол одоо гар утас ч гэсэндээ нөгөө сим картыг хүн амдаа зуугаад утсаар ярих биштэй. Заавал девайс хэрэгтэй, холбогдох төхөөрөмж хэрэгтэй гэдэг шиг. Одоо энэ холбогдох төхөөрөмжийг нийтнээс хийчихжээ. За тэгвэл одоо 2 дугаар бүлгэрөөгөө хэсэг рүү оръё. Энэ хэд ингэж сайн хөгжөөд одоо яагаад тэр геймер яваад орцсон юм? Гейминг гэдэг нь яагаад тийм чухал юм? 2 дугаар бүлэг компьютер, тоглоомын компьютер гэж юу юм? Гэж за одоо энэ дээр нөгөө сэдвийн гол юм гарна. Брендийн домогт биш, тэ? Яг хэрэглэгчд бол тоглоомын хэрэглэгчдэд юу хийж чухал байг вэ? Тэр брэнд тэгэд үүсчээ. Тэгээ тэр алдартай хүн бүтээжээ. Энэ амар гоё харагдаж байгаа биз гэдэг бидний одоо үздэг. Одоо Apple нэтэр байж шүү дээ. Цагаат бол Apple-ийн 15-аас 20% л хүн ашигладаг. 80% нь яг тэр CPU-г ашиглаж чаддгүй гэдэг статистик байдаг. Яг тэрэн шиг биш. Яг геймингийн хэрэглэгчд бол бүр юун тэр хэн бүтээсэн өстой пад байхгүй. Бараг компьютерийн нэрийг ч мэдэхгүй. Тэдэнд юу чухал байг вэ? FPS буюу frames per second тий дэлгэцэнд мэдээллийг хэдий хурдан кадрууд гаргаж өгч байна. Хоёрдугаарх нь болохоор latency буюу хэрэгцийн үйлдэл өнөөдөр одоо миний клик гэж байгаа үйлдэл нь сервер дээр очиод үйлдэлээ хийчихэд буцаад надад хариу урвалаа авчирж өгж байгаа энэ хугацааг хэлж байгаа. Гуравдугаарх нь энэ саяны одоо бидэнд надад үзүүлж байгаа FPS болон latency-га лаг гэж ярьдаг шүү. Манайх лагтаад байна гэж хүмүүс компьютер ярьдаг. Тэр хоёрыг одоо сайн байж болно. Одоо хэдэн цагаар, хэдэн өдрөөр явхад энэ нь үзүүлэлтээ алдахгүй, буурахгүй байх. Энэ стресс гэдэг байгаа. Нэг үзүүлэлтээ алдаад эхлэнгүүт одоо герцүүд нь одоо тэг хурдтай 1.1 хэдтэй CPU энэ яриа шүү. 3.1 хэдтэй CPU гэж байна. Мегагерц, гигагерцийн CPU. Тэднээс юугаа алдаад эхэлдэг. Үзүүлэлтээ үндсэн тогтмол зүйлтэй алддаг гэсэн үг. Машинаар ярих юм бол 220 милтэй гэчихэд яг амьдралдаа 220-доо удаан явж чадахгүй гэсэн үг. Буцаал хурдан бураал эхэлдэг. Энийг стресс гэдэг. Энэ стрессийг үүсгэдэг зүйл нь температур. Тэгэхээр энэ хүмүүсийн хамгийн том бодит байсан буюу үр дүнд нь одоо бидэд Dota гэж чинь CS:GO гэдэг Counter Strike ярьж байна те. Энэ хүмүүсийн хамгийн яг амжилттай юм уу, яг буудах тэр акшнд ч юм уу, яг байлдаж байгаа энэ акшнд тэр FPS drop буюу FPS унах. Thermal юу буюу стресстэй те. Гуравдахт нь lag буюу түрүүн тайлбарсан энэ latency алдагдах гэж. За тэгвэл энийгээс илүү одоо яг тоглодог ч юм уу, яг энийг хэрэглэгч нартай илүү тайлбарлахад FPS drop буюу FPS унах гэдэг нь секундэд гарч буй кадруудын тоо огцон буурахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл таны тоглоомын дэлгэц секундэд 60 кадр гаргадаг байсан бол энэ нь шууд
20-с 30 кадр болж буурна. За энийг болохоор FPS drop гэд нэрлэдэг. Энэ нь хэрэглэгчтэй болохоор секундэд 60, секундэд 30 гэвэл энгийн бидэд кино үзэж явах ч юм уу ямар нэг юм анзаагдахгүй. Энэ нь юунд анзаагдаж байгаа гэхээр зачвал тоглоомоор нь бүр жишээ аваад үзье. Тэр цэрэг ба штэ. Цэргийг ингээд цуснд багасж байгаад ласт хийдэг гэж ярьдаг та. Хамгийн сүүлд нь яг өгөхт нь хамгийн сүүлд яасан оноо авдаг, мөнгө авдаг, XP авдаг. Яг энэ юу нь болохоор бодит байдал дээрээ 100 цустай байжгаад 20 цустай болоод тэдний хугацааны дараа 10 болоход нь би цохино гэж бодож итэл энэ хугацаа бодит байдлаас энд зөрөд хөдөрч байгаа байхгүй. Тэгэхээр би тэр зөрчсөн хоцрогдолтой цаг хугацааны хоцрогдолтой зүйл дээр би эндээс дөнгөж нөгөө реакшн үзүүлээд нөгөөт нь очиод тэрийг авах хооронд би зоос авч чадахгүй буюу ласт хит хийж чадахгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ гих мэтийн ийм макро функшн, макро үйлдэлүүд, жижиг үйлдэлүүдэд бүр маш хортой. Зүгээр movement хийжийг үүж яхад бол анзаагдахгүй, баатар нь гүйж яхад бол анзаагдахгүй. Яг энэ саяны last hit ruin булаацлалтан дээр бол анзаагдана. Тэгвэл энийг яаж энэ FPS гэдэг юм унаад байдгийг. Тэ? Тэнгүүд хүмүүс нөгөө юуны ачаалал дисплей карт, эсвэл CPU гэдэг ингээ айгүй олон юм ингээ нэгэндээ л буруу гэдэг. За энийг би өөрөө нөгөө электроник инженерийн хувьд тайлбарлахад хичнээн том CPU, хичнээн RAM гоё RAM те хичнээн юу байж болно. Гэтэл түүнийг холбож байгаа нөгөө одоо үзэгчтэй амархнаар яхад бол энэ хоорондын кабелүүд нь шүү дээ. Энийний урсгал нь бага байх юм бол одоо энэ хичнээн том кран тонгоолгоод энд нь хичнээн том хувийн тосоод энд нь жижигхэн төв юм уу гуурс тавьчих юм бол энэ ус хичээд ийшээгээ гуурсныхаа хурдаар л явна. Тийм биз? Эсвэл айгүй том гуурс тавьчаад энд нэг аягаар ус зөөгөөд байх юм бол энэ том гуурсны хэрэг бас аргахдаггүй. Тэгэхээр 7-8 одоо ч дамждаг юм байлаа гэхэд дундаас нь нэг нь л хүчин сулрахад яг тэр хамгийн бага урсгалаараа л хурдаараа л явдаг гэсэн үг. Тийм. Ойлгомжтой шүү дээ тэр чинь тийм ээ саяны тайлбарснаа. Тэгэхээр энд бүх FPS бүх юм хамаатай. Оролцож байгаа бүх юм хамаатай. GPU буюу график карт. Энэ болохоор график карт мэдээж нөгөө дүрслэлийг маш хурдтай өгж байгаа. Алдна. Нөгөө стресст ороод хална. Халахлаарэ альва төхөөрөмж өөрийгөө бүр шатаачихгүй тулд хурдан авангаж эхэлдэг байхгүй. Процессо удаашруулж ижил амьд үлдэн шүү дээ. Ер нь байгаль дээр тийм үстэй хүн ч гэсэн бүр ингээд туйлдаа өрөх юм бол хурдан л удааширж иж би өхгүй болох байхгүй. Яг тэр анхны гараанс гарч ирсэн хурдаар явж чадахгүй байхгүй. Тэгэхээр энийг тэр гараанс гарж байгаа үеиг шиг нь хурдан байлгах юм чинь тэр нөгөө хөргөлтийн систем. За CPU болохоор олон үйлдэл хийгээд байгаа. Тэ? Үйлдэл хийж байгаа. Энэ дээр олон үйлдэлийг аль болох багасгах тийм ээ. Нэг юмдаа явах. За мэдээж шуурхаа санах бай буюу RAM. RAM бас хэрэгтэй. Энэ дээр болохоор RAM-д болохоор яаж юу нэхлээр юу гарах гэж байгаа өрчлөлт нөөцлж байгаад зураг болгочоо буутчихж байгаа гэсэн үг шүү дээ. Цаанаа юу болоод байгаа юм те. Тэгэхээр энэ хоёрдугаарх нь софтвер, хардвер нь юм байна. Софтвер нь болохоор энэ нөгөө техникэл үзүүлэлтүүдийг яаж хэрхэн өндөр резолюшнээр өгөх вэ гэдгийг тооцоолж байгаа те. Тэгэхээр энэ софтвер маш чухал. Дээр нь нөгөө энэ альянсинг гэдэг, анти альянсинг гэдэг байгаа. Юуны дүрслийн алдааг бууруулах хэрэгтэй. Тийм ээ. Сүүдэр ямар нэг эффектүүдийг маш багасгах хэрэгтэй. Энэ эффект өндөр байх тусмаа нөгөө дүрслийг гаргах гэж ядарна. Тэгээ ядрахлаарэ алдаа гарна. Нөгөө FPS-ийг ч л унгаана. За мэдээж энэ болгон сайн байлаа гэд бит хоёр твээс ч юм уу өөр газараас онлайнаар холбогдсон явж байгаа шүү дээ. Тэг хичнээн нөгөө дахиад айгуу том компьютертай айгуу том компьютертай байлаа гэд нөгөө биднүүсийн одоо интернет гэх юм уу та тийм. Интернетийн урсгал сайн байх хэрэгтэй. За интернетийн урсгал дээр пим буюу одоо биднүүсийн хэлээр нөгөө лагдчихин гэдэг байгаа чинь би альва нэг урсгалыг өгөхлөөр эндээс миний дохио чамд очиод буцаж ирэх хугацаа байхгүй. Гэтэ чамд шууд очихгүй шүү дээ. Энийг нэг тайлбарлахад чи тэр одоо хоорондоо тоглож байгаа ч гэсэн альва нэг ISP руу очиод тэндээсээ өөр газар руу бүүн ISP дамжиж байгаа буцаа өдөрч байгаа. Тэгэхээр ISP mapping буюу энэ дамжиж байгаа энэ зам нь хичнээн өндөр хурдтай интернеттэй байлаач зам нь урт байх юм бол удна. Энийг FPS унгах бас том шалтгаан. Тэгэхээр хүмүүс хэлээд интернет нь маш өндөр юм
20 мега 30 мегагийн хурдтай байж штэ гэж хэлээд байгаа. Харин зам нь урт байх юм бол ойлгомжтой шүү дээ. Туулах хурд нь багасна, туулах хурд багасна гэдэг нь реакшн нь багасчихна. За тэгэхээр саяны энэ бүгдийн зүйл дээр хамгийн чухал нь юу вэ гэхээр одоо нэг гейм дээр ингэдэг шүү. Гэртээ тоглож явах нэг хэрэг. Гэтэл competitive games гэж байгаа. Саяны биднээс ярьсан Dota 2, CS:GO, Valorant гэнтэр гэдэг. Энэ дээр шууд reaction time буурчиж байгаа. Би нэгэнд болоод өнгөрцөн зүйлтэй чамтай уралдаад байгаа юм шиг болчихж байгаа байхгүй юу? Монголоор хэлвэл тэ. Тэгэхээр саяны ярьсан FPS жишээнүүд аваад үзэл да. 30 FPS буюу секундэд 30 кадр чамд үзүүлнэ. 30 кадр гэдэг чинь одоо нэг нэгээр ингэж байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхдээ би бод амьдрал дээр бол ингэ явж байгаа шүү дээ. Гэхдээ би энд нэг үзүүлээд энийг алгасаад ингэж үзүүлж байгаа гэсэн үг. За 60 дээр бол ингэ үзүүлж байгаа гэсэн үг. Гэтэл яг энэ competitive game тоглоомууд дээр болохоор 144 дээр бага байх. 144 хамгийн бага нь байх хэвээр. Тийм. Буюу чамд ингэж нэг үзүүлээд ингэж нэг үзүүлэхгүй гэсэн үг байхгүй. Яг бодит акшн шиг ингэж үзүүл чадахыг хэлж байгаа. За яг бодит акшн дээр чи өөрөө харин энэ гарын аль хөдөлгөөн буюу цусныхаа одоо те аль хэсэг дээр нь өрсөлдөгчийн яг аль моментн дээр нь чи акшн үзүүлэхээр шийдэл нь чамд очиж байгаа байхгүй. Хэрэг үгүй бол түрүүний 30 дээр үзье. Гар энд байж байгаад нэг дараагийн кадр энд очисон бол чи энэ дунд чамд сонголт байхгүй гэсэн үг. Тэгэхээр чи хичнээн сайн компьютер тоглодог байгаад нэмэрэг болчихж байгаа сте. Тэгэхээр энэ FPS маш чухлаа. За бүр миллисекундээр тооцогдно. 7 миллисекунд акшн клик акшн гэж байгаа. 7 миллисекунд клик акшн бол энэ хамгийн одоо оптимал үзүүлэлт. Хэрвээ энээс удах юм бол чи одоо рун булаацалтаад эсвэл одоо last hit булаацалтаад нөгөө хүндээ заавал дийлэгдэнэ гэсэн үг. Заавсгүй дийлэгдээд байгаа байхгүй. Яг бол таныхад ч наавал энэ хоёр дундах зураас байхгүй учраас чи энд хичнээн клик дараад цаанаа хүлээж авахгүй. Чи түрүүл дараад ч хүлээж авахгүй гэсэн үг. За дараагийнх нь тэр нөгөө лагдах буюу зүйл нь түрүү хэлчихлаа. Одоо та маус клик хийлээ. Тэ? Яг хийснийг энэ маус ч үрч чухал шүү. Маус клик хийж байгаагаа би мэдрээд байгаа. Гэтэл маус клик хийснийгаа цаашаа дамжуулах хурд бас чухал байгааз. Тийм байгаа сте. Тэгээд тэр нь одоо хурж ирсээр буцаад хурж ирэх энэ хэсгийг хэлж байгаа. Жишээ нь пин буюу чам руу очиод буцаж ирж байгаа дохио 30 миллисекунд гэх юм бол 0.100-ны 3 секундын дилейтэй хоцрогдолтой байт юм байна. За пинг 150 миллисекунд байх юм бол 0.10-ны 15 буюу 5 дахин илүү дилейтэй. Тэгэхээр хоёулаа реакшнаа яг адилхан үзүүлсэн нийгэм рүү одоо гар зангалаа гэж бодъё хоёулаа. Гэхдээ гар зангангууд би очиод real time хурж чадчихад чамайг за тэгтээ чи занхаа жоохон хүлээж байгаарэ гэж жагаад намайг юм авсны дараа за одоо чи хурдл гэвэл би хичнээн намайг юм авсны дараа чи гараа хурдан ингэж хөдөлгөөд нэмэргүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ асар чухал юм аа тий. За тэгвэл энэ саяны FPS болон саяны пингийн асуудал маш чухал байх нь байна. Энийг геймэнд одоо тайлбарлахад эднүсийн нөгөө одоо юу гэдгийг стресс. За одоо энийгээ ийм хоёр чухал үзэлт хоёлоо байлаа гэхэд удаан хичнээн хадгалахдах бай. Стресстгүйгээр хичнээн хадгалж чадах бай. За энийг болох нэг оверхитингээр шийдэж байгаа. Оверхитин буюу халахаараа хүчин чадлаа багасгаж байгаа. За тэгвэл энийг нөгөө хөргөн. Хөргөх хэрэгцээ нь гейминг компьютерт өндөр болохоос биш гейминг компьютерыг аль болох халаасандаа жижигхнийг тэгээд юу гэдгийг цүнхнийхээ дэвтрийн завсар хавчуулах нэмгэн тийм байх ямар ч шаардлагагүй байгааз хөнгөн байх энэ ямар ч шаардлагагүй байгааз тэ. Тэртээ харин доктортойгоор нэг ингээгтэн савд унчихгүй байх хэмжээний гэдэг маягаар энэ гейминг компьютеруудын нөгөө зорилго нь тис ондоо. Тэгсэн дөрвөл нэмхэн байлгахын оронд аль болох тэр нөгөө юу агаар сэлгэлтийн зайг томруулах тэр байтугай агаараар сенсор биш усаар хөргөдөг байж иж илүү сайн хөргөлтийн юм аавна гэх мэтэр хүндэрнэ томорно гэд ингээд явчихж байгаа. Гэхдээ одоо та хэд гейминг компьютер Predator гэдэг тэр компьютерд ихсүүлд нь ярина гол нэрийн бүтээгдэхүүн болох. Тэрэн дээр ч хараарай. Тийм байлаа гэд ширээ шиг аврах том юм ерөөсөө байхгүй байгаа шүү. Нэг ноутбук хүртэл геймингийг шууд одоо оруулж чадчих байгаа. Ноутбук дээрээ хүртэл Dota 2 болон CS:GO-ыг тоглож чадчих байгаа.
За ивент итгэжээ танилцуулъя. За тэгье. За өнөөдрийн дугаарыг Better Lifestyle BSB ивент итгэж байна. За шинэ электрон бар авах гэж байгаа бол BSB-г зориорой гэж байгаа юм байна. За BSB-гээс 9 хүртэлх хувийн экстра кэшбэктэй худалдаа эхэлсэн байгаа юм байна. За та хүссэн электрон бараа, компьютер, гар утсаа BSB-гийн бүх салбараас эсвэл BSB CGM сайтаар захиалаад нэмэлт кэшбэк авах боломжтой болж байгаа юм байна. За уг худалдаа 1 сарын 15 хүртэл үргэлжлэх учраас кэшбэкээ амжиж буцаан аваарай гэж төвөөрөлж байна. За мөн BSB Finance-аар урьдчилгаагүй хамгийн бага хүүтэй зээлээр хүссэн бараа авах боломжтой юм байна шүү. Энэ юу юм бэ? Ерөөсө BSB Finance гэдгээр зээлээр аваад тэгээд BSB CGM гэдгээрээ захиалаад гэртээ шууд үргэлжлээд авчих юм байна. Одоо ч тэр мөнгөгүй байлаа гэд дэлгүүр явах цаггүй байлаа гэд дэлгүүр хэсэж чадхаа болцсон гэдэг зовлон байхгүй шүү дээ. Бүх хэмжээ онлайнаар болцсон. Тэгээд шууд онлайнаар зээлээ судлуулаад за гарах юм байна гээл шууд цаашаа мэдээлэл явуулчин. Тэгээд шууд та хүссэн тэр предатор энэ чинь гэрч өөрч ирээд шууд арай дотоо болж шиг байна. За 1 сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Та өнөөдөр залгах юм бол амжихаар шүү. За. Тэгвэл одоо нэрэн саяны энэ юутайгаа холбоод тайлбарлахад үзүүлэлтүүд нь ямар байх хэвтэй те. За тэрийг нэр яриад үз. Тэгвэл ямар үзүүлэлт хамгийн оптимал буюу хамгийн минимум да. Ийм байвал одоо геймэн дээр асуудалгүй байх юм бэ. За та саяны зарласан ямар хайг вүлээ? Тийшээ ороод онлайнаар за BSB CGM рүү ороод юу ч одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа дээрээ тест хийгээд үз. Энэ компьютерууд байна уугүй юу? Ийм үзүүлэлтүүдийг хангаж чадчих нүггүй юу? За жишээлбэл GPU буюу график карт нь Nvidia RTX 4060, 4070, 4080 гэсэн байвал хамгийн минимум да. Ийм байвал дисплей карт хангалттай юм байна. CPU нь Intel Core i7 1270H эсвэл Ryzen 7 6800H гэдэг CPU-тэй байх юм бол энэ гейминг тохирох юм байна. За би яг энэ нөгөө юугаар нь бол орчин үеийг сайн мэдэхгүй байгаа учраас энэ гарсан үзүүлэлтийг шууд танилцуулж байгаа шүү. RAM бол 32 GB-ийн DDR5 гэдэг RAM байх юм байна. Нэр дисплей өөрөө бас чухал. Бидэд RAM, CPU, hard мардал яадаг штэ. Дисплей өөрөө тэр фреймүүдийг чинь нааш нь бидэнд үзүүлэх бас чухал байхгүй. Тэгэхээр дисплей өөрөө аяг асарч байгаа шүү. 1080-аас 1440 пиксел бүхий тий 144-өөс 240 ГГц тийм FreeSync дисплейтэй байх хэрэгтэй юм байна. Тэгжиж цаанаа үзүүлэгдэж байгаа зүйлгээ бидэнд цаан буудаж үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Дисплей чаа анивчиж үзүүлэх хэрэгтэй. Буудна гэдэг нөгөө юуны технологиор яриад байна. За storage буюу hard нь болохоор 1-2 терабайт байгаараа. Яагаад гэвэл нөгөө орчин үеийн технологи нь болохоор ганц RAM дээр шуурхаа санах байгаа хийхгүй виртуал санах байгаа гэд hard дээр авдаг болсон. Тэм технологи ализэн гарсан. Тэгэхээр hard өөрөө дүүрээгүй байх хэрэгтэй. За одоо хамгийн чухал нөгөө cooling хүргэлтийн систем нь dual triple fan тэ хос болон гурвалсан сенсүүд байх хэрэгтэй. Бүгдийн сенс нь байх хэрэгтэй. Зөвхөн CPU дээр биш. Одоо сүүлийн үеийн CPU-нуудын кулер нь айхтарл хаагдаж ийн лээ. CPU-гоо тавилаа, бүүн ийм радиатор явлаа. Тэгээд радиатор хөлгсөн 2-2 сенстэй энэ гэдэг тэ фантай энэ гэдэг. Тэгээд тийм юуны пайпуудтай нөгөө агаар сэлгэлтийн пайпууд нь бүр юм одоо манай пар гэдэг юм уу тийм шиг. Тэгэд шингэн металл хүргэлттэй гэсэн ийм байх хэрэгтэй юм байна. Энийг хангаж байгаа юм нь өнөөдрийн сетап болсон тэр Predator гэж компьютер юм байна. Acer Predator гэж те. Тэгэхээр энэ Acer Predator тэгвэл юугаар ялгаатай гэхээр саяны бидний түрнээс хойш ярьсан тэр стрессийг давж чадхаараа бүр асар өндөр үзүүлэлттэй юм байна. Стрессийг давж чадхаараа. За мэдээж үүнийг ингээд яхад миний реакшныг компьютерт ойлгуулад байгаа зүйл чинь өөрөө нөгөө гар штэ тий. Гарын товчлуур. За нэг товчиг ингээд гарн дээр ингээд хэдэн удаа ингээд клик хийх нөгөө хязгаар гэж байдаг штэ тий. Клик нэг 1000 удаа клик хийгээд товчны чинь нөгөө энэ уян хатан чадвар манаар юу гэдгийг товчны чинь эвдэрх нэ гэд нэг байгаа бол тэр 1000-га 1000 удаа биш одоо геймэн дээр болохоор яадаг гэхээр нэг акшнд хитий хурдыг дааж чадах уу. За чил клик хийгээд эн чинь нэг механик үйлдэл физик үйлдэл явж байгаа штэ. Ингээд буцаадаг буцаж штэ тий. Энэ нь удаан байлаа гэж бодъё л да. Чи асар хурдтай гэж 3 тоншдог байд. Секундэд 30 тоншдог байлаа гэж бодъё. Гар чин клик хийдэг гэж бодъё.
Бүр асар хурдтай. За секундэд 30 товчсон цаашаа. За. Тэг гэхдээ чим айгүй хурдан товчлаа гэж бодъё. Нөгөө товч чинь буцаж ирэхгүй бол яах юм? Тэ. Буцаад дээшлж амжихгүй. Дээшлж амжихгүй бол яах юм? Тэгэхээр тэр энтер чинь асар чухал байх нь шүү. Тэгэхээр гейминг компьютеруудын нөгөө товчлуудыг хараарай. Нэг тийм хуучны бичгийн машин шиг. Тэ. Нэг том. Тэгээд доороосоо гэрэлтэй. Тэ. Одоо яадаг чинь тэр одоо бүгд нь ингээд тэгээд нэг том одоо байдаг штэ. Тэр буцах нөгөө юм нэлээд тийм байт юм шиг байна. Маусуудыг хараарай. Нэр бидэд ингээд 2 3 тавьж үзээд болж шít гэ гүйлтийг харцдаг ш нэг те. Үгүй тэр чинь нэг клик акшнд гэж дарахад бүгдийн цаанаа тоолж авч чадчихна үгүй юу. А дээр нь энэ нөгөө скрол 2 3 янз байдаг те. Гэх мэтэр энэ бүгд нь асар чухал байх нэ. За тэгэхээр одоо энэ бүгдийг сая юутай холбоод хэлчлээ. Ярихад бол энэ FPS энэ үр дүн чиний тэнд очих гэж байгаа реакшны чинь ойчж үзүүлэх гэж байгаа зүйл чинь бол маш олон зүйлээс хардвер, софтвер тэгээд дамжиж байгаа тэр нөгөө ISP-ийн интернетийн одоо map гэдэг замын урт хичнээн хурдтай байгаа замыг туулдгараа л туулна баггүй. Тэгэхээр тэр бандвит хичнээн өргөн байгаад хамаагүй машин явдгараал явах байхгүй. Зам өргөн байлаа гэдээ машин хурдан давхна гэсэн үг шин. Гэх мэтэр тэгээ гар маус энэ нөгөө надтай компьютерыг холбож байгаа ганцхан хэл чинь гар маус хоёроор бид хоёр компьютертэй хоорондоо ойролцож байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр нэг гоё нөгөө түрүүний анхны юм модель хийжсэн шүү дээ Супуйдэг. Тэр нэг гоё философи гарч ирснийга нэрэн орхих чинь. Тэр нь юу гэвэл компьютерийн тэр Супуйд буруу байхгүй. Супуйд чи юу бодож байгаагаа зөв ойлгуулсан эсвэл сайн шалга гэж үг гэдэг юм байна л да. Тэ? Одоо сүүлийн AI шиг юм болж шүү дээ. Тийм AI дээр тэгдэг шүү дээ. Бид юу асуух гэдэг байгаа зөв асууж сурахгүй бол AI буруу л хариулна. Тэ? Яг тэрнтэй адилхан CPU бол боддгоо л бодож байгаа. Тэрс чиний юу бодоод энийг асуулж байгаа яагаад маагаад чинь бол CPU бол бодохгүй. Тэ? Тийм учраас чи яагаад хийж байгаагаа өөрөө ямар үр дүн гаргах гэж байгаа чи өөрөө л тэрийгэ даа. Тэрийгэ гол нь CPU-нд яг зөв командаал үг. Алертма зөвөө бичээл гэсэн үг тухайн үеийн одоо нөгөө программистуудад гарч ирсэн үг юм байна. За тэгээд энэ тэгээ холбоотой S-ийн Predator-ын гоё урай үгийг хэлье. Бусад компьютеруудад бидэнд итэг, бидэнд дата гэж явдаг штэ. Бид хоёр ийм брэндүүдийг зөндөө ярьсан те. Гэтэл үнийг шалгаад үзтээ гэдэг юм байна. Эдний урай болохоор шалгаад үз. Тэгээ тестлэл тоглоол үз. Тэ. Тэгээ алдаа гарч ил засчээ. Буюу хамтраад явчаа. Тэрнээс нөгөө нэг авчих. Тэгээ танд одоо энэ насан туршийн гоё мой юм ерөөсөө биш те. Ерөөсөө л шалгаад үз. Эвдэртэн та бүр ингэ шалгаад үзээ. Тоглоод үз. Одоо бүр халтална. Тэ. Гэдэг дээр л ажилт юм байна. За ингээд тэгэхээр одоо ийм компьютерод ажиллаад явж байгаа юм бол цаашдаа ер нь геймингийн ертөнцийн юу болоод бусаад байгаа. Acer өөр нь одоо юу хийгээд байгаа. Бацаад хэлье. 2019 онд Acer нь тоглоомын аналитик олон нийтийн зохион байгуулалттай тэмцээн одоо нийт хэрэглэгчдийн одоо experience туршлагыг хангах зорилготой Planet 9 цахим спортын платформыг зарласан юм байна. Үүгээрээ анхны нэг үүсгэн байгуулагч үеийн хэрэглэгч болон үйлдвэрлэгч нарын голд яг юу болоод байгаа гэдгээ бүр дэлхийн нийт даяар онлайн юм платформ мэдэж авах дата одоо цуглуулах асуудлыг шийдвэрлэх юм платформ хийсэн ба энэ одоо нөгөө платформ дээр хаана ямар алдаа дутагдал гараад байгаа. Бид хэд түрүүний энэ олон бүгд нөгөө and гэж үздэж штэ 1-0 орчих юм бол бүгдээрээ үр дүн тэг болчдөг. Тэ ямар ч тог тэгээр үржүүлвэл тэг болчдөг гэдэг шиг энд бидэд нэг юм айгуу сайн хөгжүүлээд байж магадгүй. Аль нь дутагдaltaй байна. Одоо бүх юм сайн болчлоо гэд гарын технологиор муудаад байвал гараа хөгжүүлээч гэдэг юм уу те. Энэ бүгдийг үүсгэх одоо мэдээлэл өгөх комьюнитиг бүтээж байгаа юм байна. Хоёрдугаарт нь болохоор хоёрдугаарч яг хийж байгаа юмны хамгийн онцлог юм болохоор гар маусаас цаашлаад VR буюу virtual reality-г хөгжүүлж байгаа юм байна. Тэгээд төсөөлөх юм бол одоо бидэд төсөөлөл дэ камерда гардаг. Одоо ч гэсэн ихтэй гоё латекс юутай хувцастай VR-оор төрсэн байгаа шүү. Би өөрөө туршаа үзсэн. Тэ самбар дээр юм бичгэд яаж агаар дээр самбар байгаа юм шиг гарт мэдэрдэг энэ гэдэг нь цахилгаан соронзонгоор тэр ярьж байсан. Тэрнтэй адилхан тэр VR-уудыг хөгжүүлж байгаа юм байна. Тэгэл ирээдүйд бол одоо хоёлаа юм одоо бодит дэлгэц тавихгүйгээр дотроо VR дотроо дэлгэцээ хараад Ready Player One гэдэг кино байдаг шүү дээ. Тийм. Дотроо ингээд гүүж мөрцөн те яг л бодитоор байгаа юм шиг. Тим юм руу
мэдээж хөгжүүлж байгаа маань тэр чин дөртөө дөрвөө энэ хүссэн үсээгүй тэр лөө явж байгаагаас ш явхаасаа яах вэ? Дараа нь бас ингэж байгаа юм байна. Одоо амьдрал дээр тоглоомын юм дээр ингэж байдаг. Нөгөө нэг хэл ойлголцохгүй. Одоо манайхаас маш сайн тоглогч нарын гадаад багуудад орч чадахгүй байгаа нь хэлний асуудал. За. Тэгвэл энэ бодит цагийн олон улсын тамирчдын орон орны тамирчдын харилцаа холбоо командын хурдыг сайжруулах бодит цагийн орчуулгын Secret Wave гэдэг технологи дээр ажиллаж байгаа юм байна. Тэр чинь маш хурдтай харилцах хэрэгтэй шүү дээ. Тийм. Ардаас чинь гэхэд орчуулад инээ тэрэ болж амжихгүй байхгүй. Тэгэхээр бодит цагийн горимд орчуулна гэж байгаа байхгүй. Бодит цагийн орчуул. Амнаас аваа гарахад л шууд тэр хүний чихэнд орчуулгадаад очих. Тийм л гэсэн үг. Тийм технологи хөгжүүлж байгаа юм байна. За тэгэхээр түрүүний кино чинь юу гэдэг тэрэн дээр одоо бодъё л да. Би нэг VR өмсөд тэгээд нэг өөр ертөнцид очлоо гэж үтэй. Тэ? Одоо reality ертөнц virtual reality ертөнцид очлоо гэж бодъё. Гэтэл тэнд өөр нэг улсын нэг хүн байла. Бид годомжин таарлтчаад ингээд сонирн байгаад байхгүй нь шүү дээ. Тэр ертөнцид нэг хэлтэй болчихж байгаа юм. Тийм. Хэлтэй болчихсон. Тэгээд би тэр ертөнцид өөрийнхөө аватарыг зохионо. Тэ? Тэгэхээр энэ ер нь төртөө дөргүү одоо нийгмийн хүлээлт. Бид зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Одоо яана энэ бод амьдралаас салж ийн гэд. Үгүй төртөө дөргүү тэр чинь ирж байгаа л үл явцсан. Тийм ээ. Бод харилцаа байхгүй боллоо гэдээ одоо бүхэн одоо гар утсаар ярьж л шүү дээ хоорондоо. Тэ? Тэгэхээр энийг бол ийм ертөнц рүү ирж байгаа юм байна гэдгийг ээсэр хараад төрүүлж иш орж байгаа юм байна. Төрүүлж орохдоо яагаад төрүүлж ороод амжилт бусдын орохгүй байгаа биш орж байгаа. Хамгийн гол нь тэр нөгөө анхны туршлага хэрэглэгчийн яг бодит байдал дээр хамгийн түрүүнд сууж байгаа учраас хэрэглэгчийн тэр нөгөө энэ гарын мэдрэмжийн хамаг экспириенсийг илүү хурдан хийж чадах компани Acer юм байна гэж гарч яадаг байхгүй. За ингээд энэ хүн нэвтрүүлгээр альва шинэ зүйл бүтээхэд хэрэглэгчтэй түүнийг ойлгуулах, таниулах ямар чухлыг ойлгуулан таниулсан зүйлс чинь яг хэлсэн ярьсандаа бат найдвартай байж тэр стрессийг даван туулж чадах ямар чухлыг тэ цаг үетэйг хөөн нийлүүлэн e-sport дээр жишээлээд тийм Acer Predator компьютерийн жишээн дээр тайлбарлахыг хичээлээ. Ер нь ингэдэг. Видео тоглоом тоглохоор хүний тарих өгшөрдгүй ингэнэ. Ер нь өгшрөл нь удаашрчдаг сэтгэн бодох чадамж гэсэн одоо хурдан хിവэрэ гэдэг ч гэдэг юм уу. Ер нь тийм даваа талтай юм байл. Тэгэхээр хэдэн настай ч хүн байсан хамаагүй ер нь бол видео тоглоом тоглож л авах хэрэгтэй гэдэг юм. Манай ах даал гарчаа тоглодог л байсан. Lord of the Rings-ийн тоглоом тоглолчаал ахын шинэ хөлбөр нь байна уу гэдэг байсан. Тэгж сүүлдээ өөрөө татж аваа тоглодог болсон. Бүр ингээд хүн яг тэрийг тоглохоор оюун санаа нь бүр сэргийг ч юм уу те залуугийнхаа яг хിവэрэ байгаад байдаг юм лээ. Тэг одоо тэр нөгөө саний ярьж виртуал юм уу төр зуртаа энэ хүний хувьд л очиж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр үед миний хэдэн настай байх нь буюу нөгөө харилцагч тоглож байгаа хүний цаана хэдэн настай эрэгтэй эмэгтэй над нэг хамаагүй байхгүй. Яг хүн хүнээр харилцаж байгаа. Яг үнэ. Нас хүйс шашин шүтлэг хамаагүйгээр яг хүн хүнээр харилцаж байгаа. Тэр хүн өөрийнхөө бодит хүнээрээ харилцаж байгаа. Тийм ээ. Тэр нь өөрөө айгүй гоё. Тийм баха даанч залуугаараа байгаад байсан юм. Би ч их тоглодог хүнтэй гэж. За ажил дээр нэг авч тавья. Би ч бас сүүлийн тоглоод Монгол сайхантай үзмээр санагдчихад байгаа шүү. За санийх нэргээ байлаа. За баярлалаа Батайхаа. За өнөөдрийн дугаарыг Better Lifestyle BSB болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS Event тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр замаг 83.3 107 стилгийн од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удааглалын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.